MC Log House компани гүйцэтгэгчрэл бэлгүүр ирсэн байна. Таныг студид урьж байна. За нэлээл цаг үеийн зочин байна да. Бидэнд одоо яг хэрэгтэй сайн байна уу? Өглөө өдрийн мэнд. Өдрийн мэнд өдөрлөө орж байна. Та чивчээ зүгээд микрофоноо өөртөө тааруулаад тухтай суугаарай. Яа. Сайхан амарснаа та тань ажиллаад сайн хэрхэн өглөө мэнд. Минь. Би таныг ерөнхийдөө танилцуулсан байгаа. Гэхдээ та өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаад мөн одоо компани тухай илүү бас дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд дөрвөл ярианд орё гэж бодчих. За. Би MC Log House модны үйлдвэрийн гүйцэтгэх захирал байгаа. Манай компани 2015 онд байгуулагдсан. Тий. Тэрнээс хойш одоо 11 жилийн дотор нэг 60 гаруй наамал дүнзэн байшаа барьсан байгаа. Тий. Ер нь бол одоо модыг хатаахаас эхлүүлээд ер нь яг түлхүүр гардуулах нөхцлөөр хүмүүс одоо амьдрах боломжтой болсон бүх шийдлийг хангаж өгж ер нь байшин барьж байгаа. Тэгээ одоо манай компани 22 айлын наамал дүнзэн хотхон Монгол улсад анхны удаа хэрэгжүүлээд тэгээ одоо яг дуусч байна л да. Санзаад. Ямар гоё юм бэ? Хоошоо авах нь шүү дээ. Хоошоо. Тий. Ер нь бол нөгөө нарсан ой мод хүрээлэгдсэн локейшн байршилт болохоор бид нэр Pine Villa гэдэг нарсан хотхон гэж нэрлэсэн. Тэгээ байшин өөрөө ч гэсэн яг нарс модоор хийгдсэн. Pine Villa. Тий. Сонсч ирсэн юм байна. Тийм одоо ингээд мотор байшин хийж байгаа шүү дээ. Энийн одоо давуу тал нь яг юу гэдэг юм бэ? Ер нь модон хийц барилгын одоо энэ материалуудаас хамгийн одоо анхных гэж хэлдэг. Хүн төрөлхтөө ер нь хамгийн анх модоор л ер нь барилга байгууламжаар барьж ирсэн. Тэгээд тэрүүнээс хойш одоо энэ техник технологи хөгжөөд хүмүүс одоо ингээд шавраар барьж эхлээл ингээд одоо ингээд бетоноор барьж ийн ган төмрөөр барьж ийн гээл. Дэлхийн тренд одоо эргүүлээд буцаад ретро гэж ярьдаг шиг мод руугаа орж ийн л да. Тэгвэл яагаад мод руугаа ороод байна гэхээр эрүүл мэнд тэгээ эко гэж те энэ зүйлүүд одоо баруунчууд өөрсдөө ер нь мэдээд бид нар ялангуяа өөрсдөө одоо амьдрах амны орон сууц одоо бидний хүүхдүүд сурах сургууль цэцэрлэг тий бид нар өвдсөн байхад хэвтэж байгаа эмнэлэг гэх мэт зүйлүүд ер нь модоор хийх хэрэгтэй юм байна. Босод ингээд барилгын материалууд ер нь бол хөгжөөд масс үйлдвэрлэлээр ингээд үйлдвэрлэлээ явж гин л да. Тэр зүйл дээр өртөг үн гэсэн юм ороод ирж байгаа. Тэнгүүд нь мэдээж бие биентэйгээ бизнесүүд өрсөлдөхийн тулд өөрсдийнхөө өртөг үнэ багасгаад явангууд одоо хүний биед нэг тийм сайн биш тий удаан хугацаанд байхад сайн биш тийм химийн бодисууд ашиглаад эхэлж байна л да. Тэнгүүд нь тэр нь болохоор удаан хугацаанд бидний биеинд бол гайгүй гэсэн бидний хүүхдүүд ялах хүүхдүүд ер нь жоохон сөрөг талтай байж эрсдэлтэй юм байна гэдгийг баруунчууд харангуйтаа модон байшин чи ерөн зүгээр юм байна штэ. Буцаад мод руугаа орё гээд. Тэгээд тэрүүн дээрээ судалгаа хийгээд техникийн дэвшил технологи гаргаад ирсэн чинь инженерлэгдсэн мод гээд бий болгочихж байгаа. Нөгөө зүгээр өмнө ашигладаг байсан мод чинь мэдээж эрэг одоо моширн, хагарна гэл ингээл аюул олон зүйлүүд үүсдэг байсан зүйлүүдээ шийдчихэж байгаа байхгүй. Одоо нөгөө германчууд, австрчууд тэгээд тэнгүүт нөгөө бетонтой, нөгөө гантай яг адилхан чанартай, дац авч чадвартай гих мэтчээ ингэ болоод эхлэнгүүт өөрөөх нь давуу талаа хадгалаад сул тал байсан зүйлүүдийг сайжруулчихж байгаа. Тэгэнгүүт одоо яг тренд болж эхэлж байна л да. Одоо ингээл энэ трендийг Монголд мод монголоор дуусна гэж ярьдаг. Гэхдээ бид нар одоо мэдээж хэрэг залуу хүмүүс байна. Залуу гүйцэтгэх хүмүүс байна те. Бас дэлхийтэй хамт алхъя. Дэлхийн одоо барууны залуучууд ер нь хаана ямар нөхцөл байдалд яаж амьдарч байна те. Тэр материалыг бид нэр Монголдоо үйлдвэрлэе гэдэг 15 онд MC Log House гэх үйлдвэрийг байгуулсан. Одоос энэ компанийн хувьд бас нэг 11 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан. За тэгэд энэ хугацаанд бас ямар томоохон амжилтуудыг бас гаргасан бэ те. Энэ талаас бас бидэнтэй гоё сайхан даруухан бишээр харилцаач. За 15 онд Монгол улс наамал дүнз гэдгийг ер нь мэддэг байлаа л да. Нөгөө нэг хөвсгөлийн гойлон дүнз гэдэг байдаг штэ тий. Тэрүүнтэй л ерөөсөө ингээл зүрлээд идэг байсан. Одоо энэ 11 жилийн дараа ер нь хүмүүс мэддэг болчлаа. Одоо ганцхан манайх биш импортын наамал дүнзэр ч гэсэн хотгонууд барьж гин. Хувь эдэлбэр газар дээр бас
хувь компаниуд бас бариад эхэлж байна л да. Ер нь худалдаа авагчид ч гэсэн ер нь илүү ойлгоод эхэлчлээ. Энэ наамал дүнс гэдэг нь өв дамжих ийм байшин юм байна. Одоо бид нар ингээл 40-50 мянгатын байшин 50 жил болж ингээл тэгдэг те. Одоо хүн төрөлхтний хамгийн удаан насалж байгаа байшин өөрөө модон байшин байдаг. Тий. За тэгээд энэ хугацаанд бид нар нэг 50 эдэн айлын газар дээр байшин барьсан. Наамал дүнзэрээ. Тэгээ бид нар яг юу анзаарсан бэ гэхээр наамал дүнзэн байшинд амьдрах, амны орон сууцанд амьдрах гэдэг юм лайфстайл, амьдралын хэм маяг үүсэх хэрэгтэй юм байна. Тэгэхээр өөрийнхөө газар дээр өөрийнхөө хашааг бариад өөрийнхөө байшин ингээ барингууд яг лайфстайлын хувьд жоохон юу болд юм бэ? Уйтгартай тийм boring lifestyle үсэд эхэлт юм байна. Тийм. Эхний 1 жил хүүхдийн төлөө ингээл яваал идэг. Тэгээд сүлд нь ингээ залхах юм бэл. За тэгэл ер нь очихоо болоод эхлэнгүүт нөгөө байшингаа мейнтейн хийж тэ тэрүүнийхээ одоо засар үйлчилгээ одоо харуул хамгаалтыг хийх гээл гэж ер нь жоохон одоо залхаж эхэлдэг гэх юм уу. Хоёрдугаарт нөгөө зардал айгүй өндөр байдаг. Өөрийнхөө байшинд ингээм амьдрангууд тэнцэнэ нэг харуул тавих хэрэгтэй болно. Нөгөө цахилгаан цэвэр бохир усаа өөрөө төлнө гэл ингээ хамаг юмнуудаа өөрөө ер нь одоо гэрээ эзэн өөрөө л хийж байгаа байхгүй. Тэгэл тэнгууд нөгөө ихнэр орой 9 цагаас хойш залгаад эхэлнэ гээл те. Хоо уцаад байна гээл. Тэгэл эхлэнгүүд энэ лайфстайл ерөөсө болохгүй байгаад байна. Тэгэхдээ хүмүүс яагаад эдэлбэр газар дээр барьмаар байна гэхээр нөгөө хувийн баймар байгаад байна. Өөрийн backyardтай тэ өөрийн ингээ махаа шарч найз нөхдөйгөө дуудчихдаг privacy байх юм баймар байдаг. Тэгэнгүүт яагаад тэгвэл нийтийн хувийн хоёрыг ингээд нэгтгэж болтгүй юм бэ гэд бид нар энэ санзаад 3.3 газар дээр 22 айлын хотгон хийж байгаа. Ямар гоё ярагдаж байна. Өө зураг нь шүү дээ. Тэгэхээр энүүн дээр яаж яах вэ гэхээр нийтийн талбайтай, нийтийн дэд бүт цэвэр бохирууд нь шийдэгдсэн, харуул хамгаалттай. Тэгээд дээрэс нь хувийн эдэлбэр газартай. Тэгвэл нь хувийн эдэлбэр газрынхаа өөрийнхөө privacy-г шийдэж чинь. Тэгээ ямар нэгэн одоо засар үйлчлэгээ хийх хэрэгтэй бол өөрөө 100 яваад байх шаардлагагүй гэсэн үг байхгүй юу? Сүүхэн бүгдийг ингээ шийдчихнэ. Тэгээд Монголд анхны улсын юм нь болохоор юу гэхээр өмнө чи одоо яг хотгонууд их баригдчихсэн. Одоо ч баригдаж байгаа. Тэгээд дандаа ихэнхдээ бетоноор, блокоор одоо ингээ барьдаг. Тэгээд яг наамал дүнзэн юм Финланд технологийн ийм байшингуудаар архитектурын шийдэлтэй ийм зүйлийг анхны удаа ер нь хийгээд одоо дуусчихна л да. Тэгэхээр энийг ингээ хийхдээ бид нэр нэгэнт бодны үйлдвэр тэгээд юу архитектурын шийдлийн хувьд бид нэр мэдээж хэрэг наамал дүнз модон байшин гэдэг нь одоо энэ Скандинавийн орнуудаас ер нь үүсдэг. Тэгээд цаашаага Герман, Австрали руу яваад, Канада, Америк гэж яваад тэгээ хятадууд тэрийг ингээд ер нь ингээд тренд бол тэгж урсгалаар явж байгаа. Тэнгүүдний Скандинав архитектурын шийдлийг яагаад зүгээр энэ хотгондоо Монгол хүмүүст үзүүлчих болохгүй гэж одоо музей маягаар бид нар одоо 6 янзын Скандинав архитектурын шийдийг харуулсан байгаа л да. Тэгээд тэрүүн дээрээ яг ихний хотгоо учраас нэг янзаар олон барьчуулаад уг нь бол бас илүү амрал байна л да. Гэхдээ ихний хотгон үзүүлж байгаа жишээ болж явах учраас энэ үн дээр ингээд 6 янзын архитектурын Скандинав архитектурын шийдэл гээд гаргасан байгаа. Би наамал дүнз гэдэг талаас нь бас илүү дэлгэрэнгүй яриулмаар л да. Надад болохоор яг би ч өөр бас барилга юм биш л да. Тэгэхээр бас нөгөө наамал дүнз хэрэг ямар даваа талыг ярьж байгаа вэ те. Би бас тэр талаас нь илүү төлхөө ингээд манай үзэгч нар ч бас зарим нэг сонирхож байгаа те. Одоо түрүүн ярьсан гойлон дүнз гээд ярьсан шүү дээ. Одоо гойлон дүнзээр бол одоо энэ одоо бидний нөгөө оногоонууд дээр байдаг чөгчаанууд гэдэг шүү дээ. Тэд нар чинь бол одоо ингээл яг л тэндээ амьдардаг. Тэгэл одоо Сибирийн тэр 40-50 градусын хүйтэн, тасаг 40-50 градусын хүйтэн тэгэл амьдардаг байсан. Тэгэл нэг 1950-60-аад оноос хойш Финляндууд энэ наамал дүнз одоо англиар glued laminated timber гэдэг инженерлэгдсэн юм дам нуруу гэдэг үсгэцээ. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо гойлон чи ингээд бөөрийнхээ учраас хатаахад айгүй хэцүү байхгүй юу? Яг тэр гол руугаа орж хатахад хэцүү. Айгүй жигт бус хатдаг. Тэрийг нь ингээд нарийнхан бан золгоод тэгээд автомат хатаалгын камерт
яг 100% жиг татаагаад тэгээд тэрийгэ буцаад эргүүлээд зориултын модны цавуугаар наачингууд тэгээд нөгөө мод чи өөрөө ингээд гуйлан бөөрийнхөө учраас ингэж мушгирж ургадаг байхгүй ерөнхийдөө жилийн үегээ байдэн штэ. Тэгвэл нь мод жоохон ингээд мушгирч гад байдэ. Тэгвэл нь тэр юуных нь жилийн үе мушгирах тэр одоо өөрийнх нь хүслийг бие биентэй зөрүүлээд наачдаг байхгүй. Тэгвэл нь бие биентэйгээ тэмцээд одоо яг инженерийн тэгшин ямар ч деформацид орохгүй тийм одоо бүтээгдэхүүн болчихж байгаа. Тэгээд модон байшин чинь нэг одоо агшин тэлэн хагарна гэдэг зүйлүүд нь бүгднийг одоо сул талуудын бүгдийг үгүй болгоод тэнгуүтээ нөгөө амьсгалах тий тэгээд гой үнэртэй байх тэр гой одоо харахад ч гэсэн айгүй гой байх энэ төр гэдэг модны хэмээг энэ бүх юмудаа аваад үлдчих юм наамал дүнсэлчих. Тэнгуүт тэр наамал дүнзийг бас Финляндд энэ нөгөө гойлон дүнзий чи оролцож болох юм биш үү? Чи ямар ч хэлбэртэй үйлдвэрлэж болох юм байна. Нөгөө нэг гойлон дүнз гэдэг бөөрийнхөө дүнз чинь модныхын диаметр ажиллагаа бол өөр өргөнтэй байгаа ш диаметртэй байгаа. Тэгэхээр энэ чинь бүр яг нэг диаметрт. Тэгээ бүр ингээ ховл мовл гаргаад тэгээ болонгийнхэн тэр одоо углуургаар ингэж ордог юм ийм бүр ингээ CNC машинаар хийгээд миллиметрийн зайг болгочих юм бол энэ чинь төгс байшин болох нь байна шүү дээ. Тэгээ ерөнхийдөө тийм технологи. Наамал дүнзний одоо хамгийн хоёр давуу тал гэх юм бол газар хөдлөлтөнд бол асар тесвэртэй. Тэгээ ер нь бол бүх байшин нурахад наамал дүнзэн л одоо үлдэн гэж ярьдیں۔ Өөрөөсөө. Тэгээд нэг сони юм нь галын тесвэртэй. Мод гэхээр одоо дараагийн асуулт ингээл одоо галд яад юм бэ гэдэг дээ шүү дээ. Тэгвэл нь гал тесвэртэй инженерлэгдсэн бодлохоор хоорондоо наадсан болохоор эхний үеийн шатаа дараагийн үе рүү шатталт нь ерөөсөөр ордог юм байл. Тэгээ мод ч өөрөө удаан шатдаг одоо англиар бол одоо барууны улсууд бүх барилгын материалыг fire grade гэдэг галын зэрэглэл гэж ангилдаг байхгүй юу? А, Б, В гэдэг. Тэр нь одоо хэмжих нэгж нь хугацаа байдаг. Хэдэн минутанд шатаж дуусах вэ гэдгийг тодорхойлох байгаа байхгүй юу? Нөгөө гал командынхаа очиход удаан шатуулал тий удаа. Тэгвэл нь бид нар нэг юм байдаг ш. Яагаад модыг төлдөг? Яа тийм ш нэрээ. Тэгээ модыг төлдөг учраас шатна гэж бодоод байдаг. Гэхдээ мод чи хамгийн доктортой удаан шатдаг учраас бид нар модыг төлөд байгаа байхгүй. Нэрээ шууд ингээд мод гингүүд их шатамхаач гэж бодож байгаа боловч нэрээ яагаад модыг төлж байгаа гингүүд удаан шатж байгаа болохоор доктортой удаан шатж байгаа илчиг өгж штэ. Яг үнэ. Монгол улс бол жилийн 4 улиралтай. За тэр дундаа өвлийн улирал бол маш хүйтэн. Тийм ээ тэгэхээр бидэнд бол нөгөө эрчим хүчний хэмнэлт, эрчим хүчтэй цахилгаан, дулаалга гэдэг зүйл яригдана. Тэгэхээр яг ийм модон байшингийн хувьд ер нь ямар давуу талтай юм болоо. Мэдээж яг мод барилгын цул материал гэдгээрээ одоо төмөр бетоныг бол илүү гарна. Мэдээж хэрэг илүү гарна. Гэхдээ дулаалгын материал гэж шилэн хөвөн, чулуун хөвөн гэж бид нар хөөс мөөс гэж яриад байдаг шүү дээ. Тэдрийг бол одоо гүцэхгүй шүү дээ. Бид нар ингээд 20 санжийн зузаантай яг цул модороо ингээ хийхэд бол эрчим хүчний хэмнэлттэй гэсэн сертификат авчаад байгаа. Тэнгүүд 20 см-ийн цул мод яаж эрчим хүчний хэмнэлттэй байгаад байна гэд хүмүүс асууад байгаа байхгүй юу? Дулаалга одоо нэмэлт гадна одоо 40 бетон хийгэнгүүтээ гадна дулаалдаг шүү дээ. 40 бетоноор шалдан байгаад байж болохгүй шүү дээ. Эсвэл тоосгоор барингууд дулаалдаг. Тэгвэл нь яагаад тийм байна вэ гэхээр модны бас нэг юм гайхамшигтай шин чанар байгаа. Модны U value гэдэг модоор дамжиж дулаанд одоо гүүрэн дамжуулалт явдаг нь хамгийн бага материал гэж авдаг байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр мод маш удаан халдаг. Тэгээд тэр халсан өөртөө шингээсэн илчээ маш удаан гадагшлуулдаг. Одоо жишээлбэл тоосго галан дээр тавингууд асар урдан халаад асар урдан хүрдэн штэ. Эсвэл төмөрөнд одоо мөнгө аяган дээр халуун цайгангууд асар урдан халаад буцаад авангууд асар урдан хүрдэг. Тэгэхээр дамжуулах юу нь маш өндөр байл гэсэн үг байхгүй. Мод тэрүүний эсрэг асар удаан. Модон аяган дээр халуун сүтэ цай ихэд гар халуун байдгүй штэ. Тэ тэрийг дамжуулдаггүй гэсэн. Дамжуулна л та гэхдээ маш бага удаан дамжуулна гэсэн. Тэгэхээр нөгөө өдрийнхөө бид нар ингээ илчиг өөр модон байшин өөртөө ингээ шингээгээд авангууд тэрийг маш тогтвортой удаан доторшоогоо тэр халуун илчээ дотроо барьж байдаг. Бариад доторшоогоо тэр халуун илчээ гаргаад ийн гэсэн үг. Тийм хурдан гаргахгүй.
Зөв. Модны үнэр, модны харагдах байдал бол тэр чигээрээ үнэр нь бол тийм бүр маш гоё тав тух нэг тийм байгальтайгаа ойр байгаа юм шиг мэдрэмжийг өгдөг. Тэгээ яг одоо танаа төслийн бас зургууд бас гарч ийн маш гоё харагдаж байна. Тэгээд Pine Villa гэж ер нь ямар төсөл вэ? Төслийн та бүхний зорилгыг бас дахиад танилцуулаач. Та бас нөө ярианыхаа өмнө бас ярьжсэн л да тий. Тэгээ мэдээж яг ингээд дан ганц одоо газар аваад нэг байшин бариад тэрийг нөгөө асарч тойглох гэдэг асар хүндрэлтэй байдаг штэ. Тэрнээс болоод яг юм нэгцэн төлөвлөлттэй байна гэдэг нь нэлээд давуу талтай юм шиг сонсогдож байна. Тий. Одоо маш олон хотгонууд баригдаж байна л да. Бүх компаниуд л ер нь барилгын компаниуд энэ амны сууц руу их орж байна. Яагаад гэвэл хүмүүсийн хэрэгцээ нь орон сууцнаас гадна таны хэлдгээр бас байгальтайгаа ойрхон гэдэг юмыг бас мессежийг аваад байна. Тэнд demand хэрэгцээ үүсээд байна. Миний өнцгөр одоо дээд зэрэглэлийн амны сууц, luxury амны сууц гэдгийг ямар нэгэн хан дээр үнэтэй материал аваад наахыг бол хэлэхгүй. Үнэтэй материалууд ашигласан гэдгээр бол хэлэхгүй. Luxury гэдэг зүйл бол ерөөсө 100% тав тух. Хүн тэр байшинд амьдрахад тав тухтай байна уу? Өөрийнх нь хэрэгцээг нь тэр байшин өөрөө функцээрээ хангаж чадчихна уу? Тэр байшингийн цонхны өндөр өргөн, цонхны байршил яаж нар орж ирж байна? Том өрөөний хаанаа зохион байгуулагдсан байна? Мастер онцлогын өрөө нь хаана байна? Энэ бүх зүйлүүд ханны өнгөний бие биентэйгээ контраст өгж байгаа байдал. Энэ бүх зүйлүүд хүний амьдрах эргономд төгс, хүнийг тав тухтай, аз жаргалтай, стресс бага ийм байлгах бидний зорилго шүү дээ ер нь бол. Ямар ч хүн найз нь гэрт нь орж ирэхэд би энийг ийм төрөөр ингэж авсан гэж хүмүүст ярьдаг л байхгүй. Үүднээс нь орж ирэнгүүт л энэ куб болсон чулуу ийм гээл шүү дээ. Яг үүндээ тийм ах нар байсан л та. Одоо тэр үе бас ингэ өнгөрчлөө тий. Гэхдээ одоо хүмүүс ямар ч байсан одоо хөрөнгө оруулалт хийгээд байшин худалдаж аваад тэндээ өөрийнхөө гэр бүлийг амьдруулах гэдэг. Тэгэхээр гэр бүлээс аз жаргал үүснэ. Одоо нөгөө эхнэр нь аз жаргалтай байл чи аз жаргалтай гэдэг шиг тийм. Ерөөсөө л тэр л байгаа байхгүй. Тэгэхээр хөрөнгө оруулалт хийгээд тэр өөрийнхөө одоо 365 хоногийн хэдэн цагийн тэнд одоо өнгөрүүлэх юм. Тэр уюудтай л хүн кайф авч явах хэрэгтэй. Одоо ингээд байшин ингээд бариулж яхад бүгдийн төгс хийчээд яг ганц юм жоохон ингээд сэтгэл тавараа болоход босод тэр 99% тэр чигт нь алддаг байхгүй. Яг тэрийг харах болгонда ингээд хийчих байсан юм да гэдэг. Тэг бүх тэр эргономод ингээд одоо ингээд Mercedes-Benz машинд ороод суухад ингээд энэ юм да. Яг л нэг ингээд нэг ийм юм да гэж боддоо шүү дээ. Ерөөсөө тэр мэдрэмж хүний кайф. Хөрөнгө оруулалт хийчээ тэрийг эргүүлээд өгч явах хэвээр. Тэгээд тэрний эргүүлээд хүний тав тухыг бий болгоод эхлэнгүүт өөрөө эргономик байна гэдэг нь ерөөсөө аз жаргалын хамгийн том үндэс болчихж байгаа. Тэгэнгүүт модон байшин энэ үн дээр ямар байр суурьтай одоо орж ирж байна тэ. Мод нэгдүгээр дотор засал дээр жишээлбэл дотор засал хийгээд идэггүй. Одоо юм хом ингээд наагаад идэггүй. За тэнгууд нь модыг айгүй гоё ингээд модны зориултын юм одоо ваксаар нь ингээд вакслаад ингээд тосоор нь ингээд тосолчингууд яг нөгөө хээнүүд нь ингэж бүр ингэж тодорж гараад тэгээ тэрийг ингээл одоо 0-доо ингээд сууж байгаа тэр хээг ингээд хараас авах нөгөө жоохон байгаад хевсний хээ хараас уудаг шиг хараас уучдаг байхгүй жоохон өгтөөж бараг уцтай орох шаардлагагүй тэгээ таны хэлдгэр яг адилхан нөгөө үнэр үүдээр ороход модны үнэр бол маш гоё хангалдаг гэсэн би чи одоо баян модны үнэр өнөрцсээр байгаа дасцсан шиг тий маш гоё тэгээд бас нэг манай хотхонд одоо энэ бүх зүйлүүдтэй бас ингээ адилхан хамт явах зүйлүүд нь юу вэ? За мэдээж нөгөө саксны төлбөр, өвдөн төлбөр байдаг. Орж ирж байгаа. Аюулгүй байдал. Тий? Аюулгүй байдал, камержуулалт, харуулам, зогсоол гэдэг. Энүүн дээр бас нэг өөр шийдэж өгсөн юм нь ой мод руугаа яагаад ийм хайкинг trailтэй байж болохгүй гэж. Явган аяны замтай. Тэгээд тийшээгаа нэг амралтын бисэдэгтэй. Тэгэл хүмүүс одоо манай хотгоны хүмүүс чинь өглөө болгоны километр орчим тийшээгаа хайкинг trail руугаа гарч алхаад. Тэгээд энэ чинь нэг заримуд нь сүйтэй цай дээр
авч очиод байж байгаа. Өглөөний цайгаа уугаад. Ямар гоё юм бэ гэхдээ энэ House A гэдээ яг заврыг харуулж байна л да. Санзан амд байгаа яг бодит зургийг харуулж байна. Энэ нөгөө yard гэж ярьдаг штэ. Модон энийгээ бас ингээд модоор шийдчихсэн. Тэгээд хажуугаар нь бас юм гоё цэцэг тарих боломжийг бүрдүүлчихсэн. За зэрэгцээгээ ингээд маш гоё юм хүчил төрөгч ялгаруулж байгаа модд те амьд модод байна. Бас гахалтай бас бүтээн байгуулалтыг бас хийж байгаа хамт олон байна та бүхэн маань. За баярлалаа. Тэгээ бас энэ одоо энэ технологи маань өөрөө mass timber гэж яригдах уу те. Тэгээ энэ талаас нь бас бидэрт ирвэл бас нөгөө CLT технологи нь бас хаана үүссэн юм бэ? Энэ технологи талаас нь бас яг бүтэц талаас нь бас бүгдээрээ ярил бас вилагийн талаар те. Одоо энэ баруунд бидний яриад байгаа наамал дүнз гэдэг нь glued laminated timber. Одоо богиноор бол glue lam. Бүр богино бол GLT гэдэг G үсгээр. Тэгээд GLT гэдэг технологи нь болохоор ингээд банзыг дээрээс нь нэг чиглэлд давхарлаад наагаад байгаа байхгүй юу? Тэнгүүд нь энүүний эцэг технологи нь ер нь сүүлийн үед яг гарч ирээд CLT гэдэг cross laminated timber гэдэг зөрүүлж наасан банз гэж орчуулгадаг. Тэр нь эхнийх нь шулуу яваад, дараагийнх нь хөндлөө яваад, дараагийнх нь шулуу яваад ингээд зөрүүлээд наачаар нөгөө хуучин бетон огсормол хавтан гэж одоо 11 дэх хороол эдрийг барьсан мэд 360 340 мөчийн өндөртэй ингээд цонх мохных нь нөхийг гаргацсан юм хавтангуудыг каранаар аваачаал өгсраад идэв штэ. Яг энэ цол модон огсормол хавтан болчихж байгаа. Энэ технологиор энэ CLT, GLT гэдэг хоёр инженерлэгдсэн модон бүтээгдэхүүнүүдийг нийтд нь mass timber гэж нэрлээд тренд болоод яваад байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ CLT, GLT хоёрыг нэгтгэснээр их барилгуудыг баруунд бариад эхэллээ л дээ. Сая 2023 онд Америкийн Висконсин мужид 25 давхар байшин барьчлаа. Одоо энэ харагдаж байгаа тийм. Энэ болохоор юу орон сууц. Тий. Одоо 2041 онд Японд 70 давхар байшин барих гэж байна. Sumitomo Group барих гэж 70 давхар гэдэг одоо. Тэгэхээр яг хуу Америкчууд ингээд юм болгоныг их өндөр барих дуртай. Гэхдээ CLT гэдэг энэ их барилгын энэ огсормол хавтангийн технологиор Европчууд, Оросууд, Япончууд бол ихэнхдээ нийтийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, совлил эдрийг бол байнга барьсаар ирсэн. Одоо Англид жишээлбэл нийт сургууль, эмнэлэг гэх мэт одоо нийтийн барилгын дор хаяж 50% нь мод байх хэрэгтэй гэдээ бүр хуульчлаад өгсөн. Францд бас яг адилхан. Заавал та нар ингэж барих ёстой гэдэг. Төрөөс маш их дэмжлэг бас өгд юм байлээ л дээ. Одоо нөгөө Европчуудын тэр хандлагыг нь мэдээж ирэх хятадууд ураагаад одоо хятадууд яг энэ mass timber салбар руу маш ирж хүчтэй одоо орж байна. Төрөөс ингээ нийтийн барилга байгууламж юм бариад. Тэгээд манай MC Log House үйлдвэр 2026 оноос энэ наамал дүнзний эцэг гэж яригдах CLT буюу cross laminated timber-ийн шугамыг оруулаад ирсэн. Одоо бид нар энүүгээрээ эхлээд нь одоо энэ амны сууцууд барьж эхлэхээ. Одоо нэг 80, 120, 300 квадрат. Тэгээд бид нар явандаа сургууль, цэцэрлэг тий олонний 1 2 3 5 давхар хүртэл ийм нийтийн барилга байгууламжуудыг одоо барих тийм мөрөөдөл байгаа. Яагаад Монгол хүүхдүүд бас модон байшинд сурж тий эрүүл тийм эрүүл мэндийн ийм модон өнөр ингэж үнэртэж яг энэ барууны хүүхдүүдтэй адилхан байж болохгүй гэж тий. Яагаад Монгол хүүхдүүд нөгөө л бодсон бодогтой өнөринд ер нь байхгүйгээр модны хангалсан үнэрт сургууль хичээлээ сурч бас болохгүй гэж гэсэн нэг бодолтой. Тэгэхээр бид чинь бас яг хуучин цагт бол энэ модон дүнзэн байшиндаа л сургууль цэцэрлэг байдаг байсан. Сүүлд ингээд тий юмс одоо шинжлэхийн ирээр өөрчлөгдсөн байдаг. MC Log House-ийн компанийн хувьд бол Pine Villa гэдэг төслийг бол амжилттай хэрэгжүүлээд явж байгаа юм байна. Одоо гэхдээ улирал одоо жинхэнэ нөгөө уйлрал гэдэг те ер нь бол нөгөө модон байшин бариулах сонирхолтой лагрын байшин бариулах сонирхолтой хүмүүс бас их байдаг баг. Та бүгдийн хувьд ажил их байдаг баг. Тэгэхээр яг ийм хувийн шинжтэй ийм захиалгууд авч байгаа юу?
Авч байгаа. Авч байгаа ах нь тий. За нээлттэй ах нь. Энийг бас манай үзэгчид бас их сонирхож байгаа болов уу гэж бодож байна. За дээр нь ер нь Монголд яг ингээд үйлдвэр ажилуулах ямар байдаг вэ? Ямар хэцүү хүнд бэрхшээлүүдтэй тулгарч байна? Ямар давуу талуудаас нөгөө талдаа байгаа бол. Яг нь ямар ч зүйлийн давуу талаас нь эхэлсэн дээр. Юмыг пессимист дандаа болохгүй юмыг харах юм бол бүгд тэрийг чаленж гэж харах хэрэгтэй баг. Ялангуяа бидний залуу үеуд ялангуяа Монгол жижиг дунд үйлдвэрийн салбар нь жоохон гэр бүлийн юугаар ярих юм бол жоохон шовдрлогдсон хөвгч шиг байдаг тий. Хичээгээл байдаг ганцаараа тий. Тэгвэл шовдрлогдсон хөвгтөө айлын дундууд дандаа хамгийн амжилттай нэдэн штэ. Тий. Яг тэгвэл зөв юм хийж гин, баялаг бүтээж гин, хийж байгаа бүх зүйлүүд нь Монголдо үлдэж гин. Тэгээ яг тэрүүнтэй адилхан одоо ингээд жижиг дунд үйлдвэрийн одоо салбарын төлөөлөл болж байгаа хүний одоо энэ компанийг удирдах байгаа хүний хувьд бол хэлэхэд яг чаленж бол байна. Тэгвэл ямар нэгэн зүйлийг хийгээд өгөөсэй гэсний энэ төр засаг гэж огт боддгоо манай байгууллага бол. Зах зээлээ өөрсдөө үүсгэх ёстой. Зах зээл гэдэг зүйл бүх юмыг шийднэ. Хин хүсэж гин, хин худалдаа авах хүсэж гин, хинд хаана деманд байна тэрийг л үүсгэнэ. Хэрэгцээ байна. Тэрүүгээр л явна. Тэгэхээр үнэхээр хийж байгаа манай хамт олонны хийж байгаа зүйл үнэн л юм чи, сайн л юм чи. Одоо жоохон юмнууд дээр төөгөр сайжраал яваад байхад ер нь одоо энэ барууныхтай өрсөлдөхүйц болол эхэлнэ л дээ. Тэгээд яг түрүүний хэлсэн шиг мод монголоор дуусна гэдэг үгэнд би маш дургу. Модтой хамт зэрэгцэж алхах ёстой монгол хүмүүс. Бүр цаашдаа монголчууд бид тренд үүсгэх, тренд setters байх боломжтой тийм л байсан юм чи. Манай компани бол дандаа миний үеийн залуучууд удирдлагууд нь байдаг. Бүгдээрээ юм хийчээ, болгочээ, бүтээчээ. Тэ? Бидний чинь одоо байшин барьдаг энэ салбар чинь одоо хүний гал голомтыг үүсгэж барьж өгдөг гэхээр бас айгүй урамтай байдаг. Дээрээс нь хариуцлагатай. Хүн тэндээс стресстэй байх уу, аз жаргалыг авах уу гэдгийг шийдэж байгаа гэсэн үг шүү дээ. Хүүхдүүд нь ямар эрүүл байх уу, ямар байх уу. Энэ бол ерөөсөө ганц материалаа буруу сонгоход шийдэгдэх асуудал л та. Яагаад гэвэл тэр байшинд 20-30 жил амьдрах учраас. Тийм. Тэгэхээр залуучууд бас хэдүүлээ бас залуучууд байна. Жижиг дунд үйлдвэрлэл бол миний бодлоор бол Монголын ирээдүй. Энэ дундаа Монголын үйлдвэрлэлийг бол хийгээ явж байна л да. Тэгэхээр манай компани MC Lockhouse дараагийн төсөл дараагийн маш олон бодсон мөрөөдөж байгаа, зорилго болгосон зүйлүүд бол байгаа. Эдрийг таны асуусан даруухан битгий бай гэсэн шүү дээ. Тэ даруухан байх шиг сайхан юм байхгүй шүү дээ. Даруухан байгаад хийснээрээ бүх хийж байгаа юм угаасаа тэр байшин болоод үлдчихэж байгаа учраас энэ нь бас манай хамт олонд бол аюу гоё идэх. Энээс өглөө болгон босохдоо ер нь зөв юм хийж байгаа, гоё юм бүтээж байгаа гэдэгт урам кайф аваад ажилтдаг нь аюу гоё. Тэгээ хүмүүст ингээ байшинг хүлээлгэж өгөхөд хүмүүс яг ингээ ороход хүүхдүүд нь гүйлтэй ингэж явах. Тэр бол ерөөсө давтагдахгүй филинг мэдрэмжлээ. Харин та нарын ирч хүчээ авдаг тэр гоё мэдрэмж ах л да. Ялцчгүй л одоо байр авах, орон сууц бариулах одоо тий амны орон сууц бариулах гэдэг бол хүний амьдрал тохиолдох нэг хитгэн одоо нэг 2 өсрөөл одоо 3 ч гэдэг юм уу тий том одоо шийдвэрүүдийн нэг байдаг тий энэхүү шийдвэрт нь та нар бас маш эргээр нөлөөлөөд бас одоо харамсахааргүй маш юм гайхалтай орон сууц одоо тий мөн одоо амны орон сууцыг барьж өгдөг нь бол үнэхээр их таалагдлаа. Би өөрөө юм модон идэлд их дуртай. Тэгээд модон байшинд орохлоор ягаад ч цаанаа юм гоё тав тухтай ч юм шиг нэг юм тайван ч юм шиг те нэг юм хамгаалагдсан ч юм уу мэдрэмж авдаг л да. Тэгээд сая бас энэ Pine Villa гэд та бүхний төслийг харсан их гоё харагдаж байна. За тэгээд бидний ерөнхийдөө ярилцах цаг өндөрлөж байна. Тэгээд бит гурийн магадгүй асуугаагүй таны бас хэлмээр байсан зүйлсээ хэлж болно. Тэгээд дөрвөлээ өнөөдрийнх нь нэвтрүүлгийг өндөрлүүлье гэж бодож байна. За одоо сүүлийн үед энэ эрчим хүчний үн ганц Монгол биш
дэлхийд даяар өсчлөө л доо. Тэгээд тэр өсөж байгаатай холбоотойгоор энэ эрчим хүчний хэмнэлттэй байшин гэж дэлхийд даяар гараад ирлээ л дээ. Бүр радикал, бүр эцсийн мөч нь л одоо та нар сонсон баг пассив гэдэг ерөөсөө эрчим хүчний алдагдaltaгүй гэх. Пассив. Тий. Тэгээд бид нар одоо яг энэ наамал дүнзийн эцэг гэж яриад байгаа CLT технологиор мод пассив хоёрыг хослуулсан одоо ийм бүтээгдэхүүн гаргаж энэ Pine Villa дээрээ сүүлийн 2 байшин дээрээ барьж эхлээд тэгээд дараагийн төслүүд дээр ер нь дандаа энэ хэм маягийг барьж явж байгаа. Тэгэхээр энэ хоёр эко цул модон байшин угсармал prefabricated гэдэг нь шүү дээ. Өөрөө үйлдвэр дээр бэлдсэн авчиад кранаар тавиад болчихлоо. Энэ пассив хоёр бол яг одоо идеагийн хувьд гол үзэл бодлын хувьд бол бүр төгс биентэйгээ нийлж байгаа байхгүй. Тэ. Тэгэхээр эрчим хүчний хэмнэлттэй пассив тэгээд цул модон байшин тэгээд одоо энэ mass timber гэдэг модон энэ хийцэн GLT, CLT гэдэг хийцэн ерөнхийдөө энэ архитекторуудын хувьд маш өөр ертөнцийг бий болгоод өгч байгаа. Нөгөө дам нуруу төмрөөр явдаг, бетоноор явдаг. Дараа нь тэрийг модоор ингээд одоо модон хавтангаар дотор чимэлгээ хийн гэсэн юм байхгүй. Наамал дүнзэн дам нуруу ингэж номорж орж ингээд бүргээд өөр ертөнц болчихж байгаа байхгүй. Тэгэхээр манай байгууллага одоо бидний үеийн одоо удирдлагууд бид нар одоо энэ бүх гоё зүйлүүдийг л харуулмаар байна. Одоо энийг харуулах одоо бүр ингээд бид нар догтлоод хийхэд доглоод маш том дараагийн хийх нь бүгд тодорхой байна. Тэгээд мэдээж хэрэг нөгөө Монголд хизээч хийгдэж байгаагүй зүйлүүдийг хийж байгаа учраас. Тий. Тэгээд одоо Pine Villa дуусгаж чинь дараа нь бид нэр Oak Villa одоо Pine гэдэг чинь нарс гэсэн үг шүү дээ. Oak гэдэг нь болохоор одоо дүүб царс те. Cedar гэдэг нь болохоор хуш те. Birch гэдэг нь болохоор хус. Ингээд цаашаатайгаа Birch Villa, Cedar Villa, Oak Villa гэдэг ингээд одоо үзүүлэх юм бас зөндөө байна. Үргэлжлээд явна. За тэгээ бидний ярилцах цаг өндөрлөө. Танд маш их баярлалаа цаг зав гарган ирсэнд. Тэгээд яг одоо улирлан чирж байна. Манай үзэгчдээс бас сонирхож байгаа хүмүүс манайх юм бол пэйж утас руу ороход бол мэдээлэл хангалттай байгаа гэж бодож байна. Тэгээд MC Log House компаниг гүйцэтгэх захирал бэлгүүн байлаа. Тэгээд Terminal Check-in хөтөлбөрийн маань өнөөдрийн Мигмар гарагийн маань дугаар энэ хүрээд өндөрлж байна. Студид Намнан Бал өсгөө болно. Дээгнэр ажиллаа. Маргаашийн дугаараар эргээд олцлаа түр баяртай үзэгчтэй. За баяртай үзэгчтэй. За баяртай.